За сургуулийн менежер багш нар болон энэ салбартай хамтран ажиллаж байгаа та бүхэнд шинэ хичээлийн жилийн гал хадуу мэндийг хүргье. Тэгээд та бүхэндээ 18-аас 19 оны хичээлийн жилд одоо тавьсан зорилтын хүрээнд бид нар одоо зорилго маань хэрхэн хэрэгжсэн бэ гэдэг талаар товч мэдээллийг та бүхэнд хүргэж байна. За тэгэхээр 18-аас 19 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилгыг та бүхэнд дэлгэцээр харуулж байна. Тэгээд энэ зорилгын хүрээнд бол одоо яамаас тарсан ерөнхий том толгой зорилго маань юу гэхээр суралцагч бүрийн сургуулийн чанарт ахиц гаргах гэсэн ийм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. За тэгээд энэ зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бид дараах 4 чиглэлээр мөн үйл ажиллагаагаа зохион байгуулж ажиллаа. За нэгдүгээр бол боловсролын удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр ажлуудыг зохион байгуулсан. Хоёрдугаар сургуулийн өмнөх боловсролын түвшинд ямар ажлуудыг хийх вэ гэж зорилтуудаа мөн тодорхойлсон байгаа. Гуравдугаар ерөнхий боловсролын сургалтын байгууллагын түвшинд, дөрөвдүгээр эцэг их асран хамгаалагчдын түвшинд энэхүү одоо зорилгоо хэрэгжүүлэхэд 4 чиглэлээр бид ажлуудыг зохион байгуулсан. За нэгдүгээрт одоо тавьсан чиглэлийнхээ хүрээнд бид нар мөн дотроо дэд одоо 4 чиглэл зорилтуудыг дэвшүүлж энийхээ чиглэлээр одоо манай салбарын байгууллагууд үйл ажиллагааг чиглүүлж ажилласан. За та бүхэнд ерөнхийдөө салбарынхаа статистикийг танилцуулж байна. Нийт одоо өнгөрсөн хичээлийн жилд бол ерөнхий боловсролын 26 сургууль 37 цэцэрлэг бол үйл ажиллагаагаа явуулж одоо хүүхдүүд маань сурч хүмүүжж явж байна. За энэ та бүхэндээ хамран сургалтын хувь харагдчихэв. За бага боловсролын хамран сургалт, мөн суур боловсрол, бүрэн дунд боловсролын хамран сургалт, за 6 настай хүүхдийн хамрагдалт, за татвар байранд төсөл гаргасан хүүхдийн хамрагдалт харагдж байна. Энэ бол манай боловсролын салбарын үндсэн үзүүлэлтүүд байж байгаа. Тэгэхээр манай салбар нэгж болгон бас энэ үзүүлэлт дээр өөрсдөө анализ хийж тийм ээ хамран сургалтыг нэмэгдүүлэх тал дээр бас ажлуудыг нэлээд зохион байгуулсан. За дараа нь мөн та бүхний өмнө ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа одоо нэг багш нар болон за үүнээс одоо багш нар маань боловсролын зэрэг нь одоо нийт 800 гаруй багшаас хэдэн магистрийн зэрэгтэй, бакалаврын зэрэгтэй байна вэ гэдэг харагдаж байна. Мөн мэргэжлийн зэргийг графикаар та бүхэн танилцуулж байна. За жил ирэх тусам манай ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нарын мэргэжлийн зэргийн эзлэх хувь бол өсөн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд бол 60%-тайгаар 60% нь одоо мэргэжлийн зэрэгтэй багш нар ажилласан байна. За одоо та бүхэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарын тоо мэдээлэл графикаар харагдаж байна. За мөн одоо боловсролын зэрэг болон мэргэжлийн зэргийн үзүүлэлтүүдийг 2 оноор харьцуулсан ийм тоо үзүүлэлтүүд харагдаж байна. За ингээд бид нар нэгдүгээр зорилтын хүрээнд ерөнхийдөө одоо бүх шатны сургалт хүмүүжлийн уялдаа холбоог сайжруулах, сургалтын чанар өгөөжийг нэмэгдүүлэх, за хүүхдийн эрүүл мэнд орчны эрүүл хав сайжруулах чиглэлээр нэлээд ажлуудыг хийснээр томоохон ажлуудын нэг нь бол хөдөг үеийн сургууль цэцэрлэгүүдийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах зорилгоор хүүхдэд ээлтэй орчин төслийн хүрээнд за дэлхийн 100 олон улсын байгууллага мөн Mobicom корпорацтай хамтраад хэрэгжүүлсэн байж байгаа. За ингээд 19 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баян уул, уран зайд ашиглалбар сумын ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, мөн халбар сумын яалт багийн ерөнхий боловсролын сургууль, чулуун ороод сургууль, за орон нутгийн хөгжлийн сангаар Цэрэглэн сумын сургууль цэцэрлэг, мөн халбар яалт багийн цэцэрлэг эдгээр одоо манай нэгж байгууллагууд маань нийтдээ 890 сая төгрөгөөр бол энэ ариун цэврийн байгууламжийг байгуулсан байж байгаа. За тэгээд одоо энэ хичээлийн жилд 19-с 20 оны хичээлийн жилд 4 сумын 8 байгууллага хуваарийн дагуу мөн одоо энэ боловсон ариун цэврийн байгууллага төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За ингээд энэ бүх байгууллага маань одоо эдгээр 4 сум бол ариун цэврийн байгууллагацаар бид нар 100% боловсон ариун цэврийн байгууламжтай болох юм боломж үзэж байгаа юм аа. За тэгээд төсөл хэрэгцээтэй гарч байгаа үр дүнгуудыг та бүхэн харж байна. Эрүүл ахуйн зөв дадал хэвшжээ. За тэгээд цэвэр үүсгэлийн хүүхдүүд зөв боловсролын хэрэглээс суралцахад хэрэг хандлууд гарах мэт ийм эрэг дүнгууд харагдаж байна.
За мөн одоо орчныг сайжруулах, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийж байгаа сүүлийн 3 жилд хийж байгаа нэг ажил юу гэхээр Жаргалан кафе хийж байгаа. За 18-аас 19 оны хичээлийн жилд бол Хэрлэн сумын 1, 11, 12 шинэ хөгжил хан уул сургуулиудад бол Жаргалан кафег байгуулдаг, шаарддаг засвар үйлчилгээ тоног төхөөрөмжийг хөлөө худалдан авахд 6 сая төгрөг буюу тус бүр нийтдээ 30 сая төгрөгийг орон нутгийн хөгжүүлэх сангаас санхүүжүүлж сургууль бүрд одоо илэрхийлж өгөхөд бэлэн болоод байна. За Жаргалан кофег ажиллуулснаар бас дараах үр дүнгууд гарч байгаа. Хүүхдүүд одоо гадна гарч дэлгүүр хошооноос тийм ээ 20-т одоо тослог ихтэй бүтээгдэхүүн ч юм уу, чихэрлэг ихтэй, сахар ихтэй бүтээгдэхүүнийг авдаг байсан бол сургууль дотор одоо Жаргалан кофе байгуулсан хүүхэд эрүүл ийм хүнсээр бүрчлэх боломжтой болж байна. За та бүхэнд Жаргалан кофег жишээнээс харуулж ийм тогтлог орчин бүгдж авч байна. За мөн дараагийн нэг бидний тавьсан зорилтын хүрээнд хийсэн нэг ажил юу гэхээр багшийн хөгжлийг дэмжих хуулийг сургалтын байгууллага багш бүрт судлан хэрэгжүүлж, за багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, чадваржуулах, харилцан туршлага судлах, судалгаа шинжилгээний ажил хийхэд одоо дэмжлэг болохоор бид нар 17 онд багшийн хөгжлийг дэмжих эрдэм хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. За энэ хөтөлбөрийнхөө хүрээнд бол багш нарын хөгжлийн олон талын оролцоог дэмжих чиглэлээр сургалт, зөвлөгөө, уралдаан, за сайн хичээл үйл ажиллагааны туршлага солилцох новлон ажлуудыг хийсэн. Ингээд та бүхэнд графикаар харуулж байна. Багш нарын бол энэ хөтөлбөр хэрэгжснээр бие даасан бүтээл төрүүлсэн багшийн тоо өндөр олон сургуулийн сургууль 13-аар цэцэрлэгт бол 30-аар нэмэгдсэн харагдаж байна. За мөн бүс олон сургуулийнхаа хэмжээнд арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн, мэргэж дэвшүүлсэн багшийн тоо гэсэн сургууль цэцэрлэг өссөн дүнтэй харагдаж байгаа нь бидний бас хийсэн ажлын үр дүн болов уу гэж бодож байна. За ингээд бага ангийн багшийн ажил мэргэжлийн онцлогийг нийгэм таниулах, шилдэг арга зүй түгээн дэлгэрүүлэх чиглэлээр бие багш контентыг өссөн хэмжээнд зохион байгуулсан. За нэгдүгээр шатныхаа бид нар ажлыг зохион байгуулаад ингээд нийт 12 багш оролцоод шилдэг багшаар хан уул сургуулийн багш оюутан, 12 дугаар сургуулийн багш оюутан, 8 дугаар сургуулийн багш Жаргалан маань шалгараад бүсийн хэмжээнийх уралдаанд оролцоод байж байгаа. За мөн манай багшийн хөгжлийг дэмжих хэлээр хийсэн ажлуудын маань үр дүн юу вэ гэхээр одоо хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй сэдвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Энэ жил 6 дахь хуралд нь бол 12 дугаар сургуулийн багш удирдах ажлууд оролцсон. За Дорн аймгаас бол нийт 6 ихтгэл 22 багш оролцсноос 3 ихтгэл нь бол улсад шалгарсан ийм үр дүнтэй байж байгаа. За мөн одоо энэ ихтгэлийн хүрээнд за багш нар туршлага түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд бол 12 дугаар сургуулийн багшууд Солонгос улсад 3 сар суралцах ирэхээр одоо шагнагдаж очиж туршлага судалж мөн Монгол улсынхаа одоо өв уламжлал соёлыг түгээн дэлгэрүүлэх ажил хэм нэмрээ оруулж ирсэн байж байгаа. Ингээд бас 12 дугаар сургуулийн хамт олонд амжилт хүсье. За мөн одоо манай гадаад харилцаа, боловсрол соёлын салбарт бол гадаад харилцааны чиглэлээр хийсэн ажлууд бол нэлээд байгаа. Сүүлийн жилүүд гадаад харилцааш нэлээд өргөжж байгаа. Үүний нэг жишээ бол цагаан уул сумын монгол хэлний багш Эрг болд бол Оросын холбооны улсын Моред улсын Улаанбаатарт болсон эрхэм багш гэдэг юм урайд хэл соёлын арга хэмжээнд оролцсон. Тэгээд шилдэг арга зүйтэй багшаар шалгарсан байж байгаа. Ингээд гэр бүл багшид болсон баяр хүргэе. За мөн бахархууштай нэг зүйл юу гэхээр Хэрлэн сумын 1-р цэцэрлэг маань бол Монгол улсын оюуны өмчийн газрын даргын 18 оны А56 тоод тушаалаар хил заслын сургалтын намайг нэрлэлээр хэрэглэх түүнээрээ оюуны өмчийн бүтээгдэхүүний загварын патентын гэрчилгээ авсан. Энэ бол бас манай багш нар оюуны бүтээлээ үнэлж байгаа, баталгаажуулж байгаа нэг ажил гэж бодож байна. Ингээд 1-р цэцэрлэгийн хамт олонд мөн баяр хүргэе. За мөн одоо багшийн дээл төрийг эрхэмлэх үнэмжийг дээшлүүлэх тийм ээ эцэг ихэд одоо багшийн ажил одоо ямар хэцүү байдаг, ямар бахархалтай байдаг бас нөгөө талаар гэдэг ийм одоо мэдээллийг олон нийтэд хүргэх зүгээс багшийн нэвтрүүлгийг зохион байгуулсан. Ингээд ерөнхий боловсролын сургуулиас нэг цэцэрлэгээс нэг багшийг энэ нэвтрүүлэгтээ оролцуулж одоо багш нарын үнэмжийг дээшлүүлэх юм нэм төхөж болох ийм ажлуудыг хийсэн байж байгаа.
За мөн аймгийн засаг даргын захирамжаар ерөнхий олон улсролын сургуулиудад багш хөгжлийн төвийг 16 оноос эхэл зохион байгуулж эхэлсэн. Ингээд 18-аас 19 оны хичээлийн жилд бол хан уул, шинэ хөгжлөл цогцлбор сургуулийн баг болон баг сургуульд за мөн фловер сургууль, за хэрлэн сумын 3 цэцэрлэгт бол энэ багш хөгжлийн төвийг байгуулсан. За ингээд дээрх сургуулиудад багш хөгжлийн төвийг байгуулснаар ерөнхий олон улсролын сургуулиуд бол 100% багш хөгжлийн төвтэй болж байгаа. Багш хөгжлийн төвтэй болсноор багш нар ажлын байр дээр мэргэжил боловсролоо дээшлүүлэх, харилцан туршлах, судлах, тэгээд мөн арга зүйгээ түгээн дэлгэрүүлэх эдгээр ажлууд бол нэмэгдэж байгаа. Багш нарт маань ч гэсэн төв байгуулагдсанаар хичээл сургалтынхаа үйл ажиллагааг явуулахад дөхөн болсон гэж ингэж ойлгож байгаа. За мөн боловсролын салбарын багш ажилтнуудад бол хичээлийн жилийн эхэнд багш нарын хурлаа зохион байгуулах үеэр сүүлийн 2 жилд бол нийгмийн үйлчлэгийн багш тань өдөрлөгийг зохион байгуулж байгаа. За энэ салбарынхаа хүрээнд бол өнгөрсөн хичээлийн жилд бол АЯ доктор нэвтрүүлгийн хөтлөгч, анагаах ухааны магистр, дуурхуугийн лекц уулзалтыг зохион байгуулсан. Энд бол манай салбарын багш ажилтнууд хүүхдүүд оролцож одоо өөрсдийнхээ эрүүл мэндийн талаарх шинэ мэдлэгтэй болсон мөн багш ажилчид бол шинжилгээнд хамрагдсан байж байгаа. Энэ нь бол одоо мөн багш нарынхаа эрүүл ах уу тийм ээ нийгмийн одоо асуудлыг нь шийдвэрлэхэд бас тодорхой хэмжээний үр дүн өгсөн ийм ажил болсон гэж бодож байгаа. За мөн одоо сургалтын орчныг тохижуулах, шинжлэх, одоо хүүхдэд ээлтэй болгох үүднээс хэрлэн сумын ерөнхий олон улсролын 12 дугаар сургууль болон 15 дугаар цэцэрлэгийн гадна тохижил болон одоо засварын ажил хийгдсэн байгаа. За тус бүртээ 15 сая төгрөгийн засвар тохижилт хийгдэж орчин сайжирсан байж байгаа. За мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар тогтоолоор бол 8 дугаар сургуулийн А болон Б корпусыг холбох ийм ажлууд хийгдсэн. 11 дугаар цэцэрлэгийн хашааг тохижуулахад бол хөрөнгө оруулалт хийгдэж байна. За дараагийн 2 дахь зорилт гэхээр юу гэхээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төвшөнд мөн одоо бид нар 4 чиглэлээр зорилт тавиад хэрэгжүүлж ажиллаж байна. За хамгийн гол нь юу гэхээр бид нар манай аймгийн сургуулийн өмнөх боловсролын хамрын сургалт бол 87.5% байгаа. Мөн одоо хүүхдүүдийн хамрын сургалтыг нэмэгдүүлэх хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах чиглэлээр бид нар байгууллагын дээрх цэцэрлэг бүлгийг байгуулах, за мөн салбар бүлгүүдийг байгуулах чиглэлээр орон нутаг болон газраас бодлогоор одоо энийг зохион байгуулж санал гаргасан одоо байгууллагуудыг дэмжиж бид нар ажиллаж байгаа. За энэ хүрээндээ бол одоо та бүхэнд мэдээлэлээр харагдчихэ. Хэлийн цэргийн одоо албан агчдын санаачлаар бид нар бас салбар бүлгүүдийг ингэж нэмж ажиллаж байгаа. Ингэснээр одоо манай хамран сургалт бас нэмэгдэж одоо энэ хичээлийн 69-20 оны хичээлийн жил мөн одоо төрийн өмчийн 2 цэцэрлэг ингэж байгуулагдсаар нийтдээ манай хамран сургалт 88% хүрэх төлөвлөлтөд явж байгаа. За ингээд та бүхэнд за мөн цэцэрлэгийн орчин хүүхдийн тоглоом наадмаа хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр бас мөн аймаг орон нутгийн хөгжлийн сангаас бол нэлээд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж хэрэглэгдэхүүнүүд нэмэгдэж байгаа. Мөн одоо цэцэрлэгт бол гэр бүлийн орчинд сургууль бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж 11 сумын хүүхдийн одоо хүүхдэд цэцэрлэгт 64 хүүхдийг бэлтгэсэн байгаа. Энэ бол нийтдээ 4-5 настай 64 хүүхэд бэлтгэгдээд яг сургуульд орох 48 хүүхдийг бэлтгэж нэгдүгээр ангид ороход бэлэн болгоод байна. За цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдал шин тэжээл чанарыг сайжруулах, за мөн олон нийтийн оролцоотыг хяналтыг сайжруулах чиглэлээр бид нар эрүүл мэндийн газар болон мэрэгжлийн хяналтын газар бусад одоо хамтрагч мэрэгжлийн байгууллагуудтай хамтраад бид нар зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан. За дэмжлэгт хяналтыг 3 удаа зохион байгуулсан. Үүнд бол хэрлэн сумын 17 байгууллага, хөдөө сумын 7 цэцэрлэг хамрагдсан байж байгаа. За бид нар тэгээд энэ чиглэлээр мөн бас энэ дэмжлэгт хяналтаа зохион байгуулсан чиглэл аймаг орон нутгийнхаа удирдлагуудад танилцуул цаашаа гаргах хэмжээгээ тодорхойлон ажиллаж байгаа. Мөн одоо хүүхдийн хоол хүнсний чиглэлээр сургууль цэцэрлэгийн тоогооч нарыг чадваржуулах чиглэлээр сургалтыг зохион байгуулж одоо манай салбарын бүх тоогооч ажилтнууд маань энэ сургалтанд хамрагдаж мэдлэг мэдлэгээ дээршлүүлсэн байж байгаа.
За дараа нь ерөнхий боловсролын сургалтын байгууллагын түвшинд мөн одоо 4 чиглэлээр зорилт тавиад энэ чиглэлээр бас үйл ажиллагаагаа зохион байгуулсан. За энэний бас нэг гол нэг үйл ажиллагаа юу гэхээр эхлэлээ дээдлийн арга хэмжээг бол 17 оноос эхлээд зохион байгуулсан. За бичиг үсгийн баяр мөн 9 сарын 1 за төгслийн баяруудаар зохион байгуулж байгаа. За энэ зохион байгуулсан 3 жилийн хугацаанд бол 1 6 12 дугаар ангийн 5488 сурагч бол ардын уран зохиолч, төрийн 3 удаагийн шагналт, нэр соёлын гэгэрүүлэгч, цэндийн дамин сүргийн хөшөөнд цэцэг өгөж, за Эрдэнэтэн зохиолчийн намтар уран бүтээлээс сурч судалж, мөн одоо энэ бүтээлээрээ хүүхдүүд үзэсгэлэн гаргаж хэлсэн байж байгаа. За манай аймагт одоо өнгөрсөн хичээлийн зохион байгуулсан нэг том бол онцлог ажлын нэг бол улсын түүхийн олимпиадыг бол манай аймагт тэр дундаа халахгүй суманд зохион байгуулсан. За ингээд энэ халахгүй суманд зохион байгуулсан олимпиадад бол 21 аймаг 9 дүүргийн нийтдээ 70 оролцогчид ирж оролцсон. За энэ олимпиад маш амжилттай зохион байгуулагдсан. Олимпиадын хүрээнд бол орон нутгийнхаа түүх соёлыг, хөшөө дурсгалыг танилцуулах хээрийн үзүүлэлгийг зохион байгуулсан байгаа. Энийг тэгээд мөн цаашид одоо бусад аймгийнхаа оролцогчдод бол өөрсдийнхөө түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх мөн одоо энэ дайны талаарх за мөн одоо бид одоо хэний төлөө бид нар ямар дайчдын одоо гавьяатай хүмүүсийнхээ хүчээр бид нар үдээд их амгалан амьдарч байна вэ гэдэг талаар энэ сурчлагаа хийж эх орон жүслийг төлөвлөсөн нэмэр оруулсан. За мөн халахын голын дайны яалтын 80 жилийн хүрээнд бол халахбал сумын яалт тоогийн музей захирал ил мэгмар сумын санаачлахаар хэрэгжиж байгаа. Тэд бидний төлөө тэдний төлөө гэсэн аяныг зохион байгуулсан. За энэ аяны хүрээнд нэлээд олон ажлууд хийгдсэн байгаа. За тэгээд эцэг эхэд хүүхдэд иргэдэг сурчлах ажлыг хийсэн. За 8500 орчим иргэдэд мэдээлэл хийсэн. Энийн 80% нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдсан байж байгаа. За мөн хүүхд ахчуудын төлөвшрийг эерэг болгох, түүх соёлоороо багтах чиглэлээр бол аймгийн хэмжээнд 6 үйл ажиллагааг 5 байгууллагатай хамтар зохион байгуулсан байж байгаа. Үүнд нийт 11710 хүүхдийг хамруулсан. За манай хичээлийн жилийн зорилт байсан эрүүл мэнд саруулхан өв төгс хүмүүжлийн төлөө энэ зорилтын хүрээнд жижиг төслүүдийг бас зарлаж энэ төсөлд маань одоо төслөө ирүүлсэн сургууль цэцэрлүүдийг бид нар шалгаруулад за 1.5-аас 2 сая төгрөг буюу нийтдээ 12 сая төгрөгийн санхүүжилт өгч үйл ажиллагаанд дэмждэг болсон байж байгаа. За мөн үндэсний өв соёлыг тээгч 2019 уралдаанд бол Дорн аймагаас 65 бүлгийн 1221 өв сурагч оролцсон. За манай аймаг бол 17, 18, 19 онуудад амжилт оролцож ирэн ихний шагналт байруудад шалгарч ирсэн байж байгаа. Ингэхээр одоо манай хүүхдүүдийн монгол бичгийн хэрэглээ болон чадвар сайжирч байгаа нэг илрэл болж байна. За мөн манай аймагт бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан багш нарын мэргэжлийн дэвшлэг сургалт бол Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам болон Монгол Улсын боловсролын их сургуультай хамтраад Дун аймагуудын англи хэлний багш нарын анх дугаар сургалтыг зохион байгуулсан. За энэ зөвлөгөөнд бол Хинский, Доронцбаатар, Дундгов, Улаанбаатар хотоос багш нар оролцож мэдлэг боловсролоо дэвшүүлсэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. За мөн боловсролын үнэлгээний төвөөс суралцагчийн үнэлгээ ба үнэлгээнд суурилсан боловсролын чанарт хэн шинжилгээ хийх арга зүй гэдэг сэдвийн сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалтад одоо манай газрын судалгааны харилцсан мэргэжлүүд болон холбогдох багш нар оролцсон байж байгаа. За энэ сургалтын үр дүнд бол 6-аас 11-р ангийн анги дэвших шалгалтын даалгаврыг мэргэжлийн багш нар хамтран зохион байгуулад судалгааны бүрээрээ даалгаврын сантай болсон байж байгаа. Энэ нь бол одоо манай энэ сургалтын хамгийн гол үр дүн байж байгаа. За эслийн ерөнхий шалгалтанд бол манайх бол сүүлийн 5-6 жил шагналт байруудад орсон ийм үр дүнтэйгаа энэ бол бидний бас хамтын ажиллагаа багш нарын маань хичээл зүтгэлийн үр дүн байгаа. За энэ хичээлийн жил бид нар бол өмнөх хичээлийн жилээс онцлогтой нь юу гэхээр бэлтгэх ажиллагаа бол нэлээд хэд хэдэн шаттайгаар зохион байгуулсан хичээлийн жилийн туршид гарааны үнэлгээ, явцын үнэлгээ, сунгаа шалгалт гэсэн 3 шалгалтыг шатаараар нь зохион байгуулсан байж байгаа. За энэ сургалт шатараалсан ажлыг зохион байгуулснаар хүүхдүүд бол шалгалтын хариултынхаа хуудсан дээр бол огт хариулахгүй орхих 2 хариултыг сонгох зэрэг ийм алдаанууд бол гарахгүй болсон байж байгаа. За одоо суралцагчдын суд хүчийн талаар одоо ямар ажил зохион байгуулсан товч танилцуулъя. Бид нар бол одоо 15 оноос эхлээд таны жолоо гэдэг компанитай гэрээ байгуулдаг, дэрэгдэх таны ном дэлгүүртээ гэрээ байгуулад
аймгийнхаа сургаслагч хэрэгцээтэй ном бичгүүдийг одоо энэ номны дэлгүүрээр худалдаалж ирсэн. За журмынхаа дагуу бол бага ангийн сургаслагч 100% нэгээс 5 дугаар ангийн хүмүүс 100% улсаас сургагчийг хангаж ирсэн. За дунд ангийн сургаслагч 60%. За ахлах ангийн сургаслагч нь бол 40% ингээд хангалттай байсан боловч сургагчийн хангалт бол 40% төлөвгүй ийм ажлаас ажиглагдчихсан. За энэ хичээлийн жилд бол журам өөрчлөгдөд манай сургагчид бүрэн боломжтой болсон байгаа. За дөрөвдүгээр зорилт бол эцэг их хасран хамгаалагчдын төвшөнд байгаа. За энэ зорилтын хүрээнд 2 чиглэлийг үндэслэл олгож үйл ажиллагааг зохион байгууллаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэрэгүүлэгчдийн 18 оны 84 дугаар тогтоолоор бол хүн болох багаасаа дэд хөтөлбөрийг манай салбарын хэмжээнд батлуулж энэ хөтөлбөрийнхөө хүрээнд нэлээд ажлуудыг зохион байгуулсан. За эцэг их хасран хамгаалагчид зориулсан одоо дараах сургалтуудыг зохион байгууллаа. Хүүхэд ба гэр бүл сэдвүүд сургалт байж байгаа. Хүүхдийн хүмүүжлийн нас идэвхтэй онцлог гэх мэт олон сургалтуудыг зохион байгуулж энэ эцэг эхтэй хүрсэн ажлын нэг болсон. За ингээд нийт бол энэ эцэг эхэд зориулсан сургалтын бол 283 хүүхэд 360 эцэг их хамрагдаж шинэ мэдээлэл мэдлэгтэй болж за өмнөх мэдлэгээ батгсан. За мөн боловсрол соёл шинжлэх ухааны спортын яамнаас 19 оны 5 дугаар сард ирсэн чиглэлийн дагуу хүүхэд хамгааллын үйлчлэгийн эрсдлийг тооцох үзүүлэлтээр бол манай аймгийн хэмжээнд үйлчлэгээ хийгдсэн. Үүнд бол ерөнхий боловсролын 25 сургууль хамрагдсан байж байгаа. За эрсдлийн судалгааны нэгтгэлээр бол 29 үзүүлэлтээс бага эрсдэлтэй 20 үзүүлэлт, дунд эрсдэлтэй 7, эрсдэлтэй 2 үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ эрсдэлтэй гарсан сургуулиуд бол энэ эрсдлийнхээ үнэлгээнд дээр дүгнэлтийг цаашлийнхаа ажлын төлөвлөлтөнд оруулж энэ тал дээр анхаарах шаардлагатай гэдгийг та бүхэнд сануулъя. За мөн улсын их эрсдэлтэй үзүүлэлтийн зам хөндлөн гарч байгаа сургуультай ирдэг тийм ээ. Ер нь хөдөө байдаг гэх мэтлэн ийм одоо асуудлууд бол их эрсдэлтэй асуудал гарсан юм байна. Тэгэхээр цаашид одоо хөдөө орон нутаг болон одоо манай захын сургуулиуд байгаа тийм ээ. Нэлээд толгоос ирдэг энэ тал дээр бол их эрсдэлтэй тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. За ерөнхий боловсролын сургуулийн гадна дотн талд хүүхдийн оролцооны байгууллагын сурагчид болон сургууль дахь хүүхэд хамгааллын багийн гишүүд мөн эрсдлийн үнэлгээ хийсэн байж байгаа. За үүнийхээ дагуу аюулгүй зураглалыг гаргаж баг дунд ахлах ангийнхаа коридорт байрлуулж энийг бол хүүхдүүдэд танилцуулсан. За үүнд бол 13 мянган сурагчид 4500 эцэг эхэд анхааруулга сэрэмжлүүлэхийг хүсэн байна. За энэ ажлын хүрээнд хүүхдийг одоо эрсдэлгүй хичээл сургалтанд хамрагдах тийм ээ орчныг сайжруулах чиглэлээр манад нэлээд олон ажлууд хийгдэж байгаа. Үүний нэг гол жишээ бол эцэг их зохицуулагч арга хэмжээг сүүлийн 4 жил гэрчмтэй зохион байгуулж байгаа. За 19 оны аймгийн засаг дарга 19 оны А2-р захимжаар бол одоо энэ арга хэмжээг эрчимжүүлж мөн цэцэрлэгийг нэмсэн байж байгаа. Ингээд одоо цагийн хуваарийн дагуу хичээл сургалтын цагаар эхлэхийн өмнө эцэг эхүүд хуваарийн дагуу эцэг их зохицуулагчаар сургуулийн бүсэд ажиллаж байгаа. Энийг одоо сүүлийн жилүүд манай эцэг их ажиллаж хэвсэн эцэг эхүүд жилдээ их идэвхтэй оролцдог, тэмдэглэл хөтэлдэг юм байна. За мөн одоо хүүхдүүдийн эрүүл мэндийг зэмжих чиглэлээр нэлээд ажил хийсэн. За эрүүл хүүхэд аяныг зохион байгуулсан. За мөн томоо төс төвчний үеэр эрүүл мэндийн сайдын одоо журмын дагуу бид нэлээд олон нөлөөллийн ажлыг зохион байгуулсан. За мөн одоо томоо төс төвчний нэмэгдсэн үеэр аймгийн засаг дарганы захимжаар хичээл сургалтын үйл ажиллагааг журмын дагуу төв зогсоож энэ дэглэлтийг одоо нэгдүүлэх байх чиглэлийг авч ажиллаж байсан. За сурагчид өрөмт хувцсны хувьд бол манай аймагт бол 4 одоо сурагчид өрөмт хувцсны компани ажиллаж байгаа. Ингээд манай аймгийн хэмжээнд бол баг дунд ахлах ангид тооцож үзэх юм бол сурагчид өрөмт хувцсны хамгаалалт 95-аас 100% хэрэгжиж байна. За мөн одоо баг ангийн суралцагч болон хүүхдийн одоо эрүүл ахуйн талаар хүснэг арга хэмжээ бол хүүхдийн өөрөх цүнхний асуудлаар боловсрол соёлын газар мөн санаачлан аймгийн засаг дарга хамтран
18 оны 11-р сард бол А559 гэдэг захирамжаар бага ангийн сурагчдын цүнхний ачааллыг бууруулж ном дэвтэр сур бичгийг хүүхдийн жингийн 10%-аас хэтрүүлэхгүй зохистой эрдэмчлэгийг хэрэглэхийг захирамжсны дагуу энэ хэрэгжлийг ханган манай ерөнхий боловсролын сургуулиуд үйл ажиллагаа чиглүүлж